Мега эгчийн хувьд бол ерөөсөө яг энэ театрын хүн, энэ театр мега эгчгүйгээр юм нь бүтэхгүй байгаа юм шиг. Мега эгч театргүйгээр амьдрч чадахгүй байгаа юм шиг гаднаас нь харахад надад бол тэгж харагддаг. Энэ болгонд бол үнэхээр одоо мега эгч маань биднэрийн болвол ээж шиг, төрсөн эгч шиг ингэж хандаж бидж их санаа амар байдаг. Мега эгч маань бүх юмыг ингээл бэлтждэг. Хизээч цаг хугацаанаасаа, хизээч тэр байх ёстой орон зайнаасаа юм нь бол хоцорч ирсэн. За ёстой тийм юуг бол энэ хугацаанд би бол сонсоогүй. Тэгэхээр миний түрүүний хэлдгээр нэргүй баатрууд бидний уран бүтээлийн ард биднийг дэмжиж, бидэнтэй хамтарч ажилдаг ийм сайхан уран бүтээлчид бол байдаг юм шүү гэдгийг үзэгч олондоо бас тайлбар болгон хэлж байна. Ингэж уран бүтээлч бидэнд шаардлагатай буюу найруулагчийн зүгээс шаардсан одоо бүх зүйлийг бэлтгэхээсээ гадна мега эгч маань өөрөө бол үнэхээр театрын хүн гэдгийг би түрүү хэлсэн. Ямарваа нэгэн жүжигэн дээр харанхууд одоо үзэгдэл солих хооронд жижиг хэрэглээ тавьж бэлдэх, за тэнд одоо буу дуургахч байдаг юм уу? Янз бүрийн шаардлагатай зүйл бай. Тэгэхэд бол хинч хилээгүй байхад, найруулагч шаардаагүй байхад өөрөө би энэ харанхууд явж байгаа учраас тод өнгийн хувцастай байж болохгүй. Үзэгчдэд энэ маань мэдэгдэн гээд хувцсан дээрээс өөрөө хар нүмерэг авч нүмрөөл өөрөө яг ингээд тэрэнд таарсан дээл мэйл өмсөөл ингээл явж байгаа харагддгийн. Энэ бол үнэхээр театр сэтгэлтэй хүний театрыг мэддэг ийм шин чанар нь бол харагдаж байгаа. А мөн ингээд гигээтэй ийм сүмгэр юугаар явлаач гэсэн цайвар хувц өмсцэн энэ төр явж байдгийг. Энийг бол хинч мега эгчийг чи тэгэрэй гэж бол хэлдэггүй. А энэ бол жүжигэн бүхэлд нь мэдэрсэн уран бүтээлээ ойлгоцсон театр сэтгэлтэй хүннээс гардаг л ийм сайхан зан чанартай хүн байгаа юм да. Тэгээд бас болоогүй тоглолтын дээр их зарим үед би нөгөө анх жижиг хэрэглэлээр очиад алдан тоглолтыг чинь нөгөө алдар султаа улсуудын ямиг одоо ч гэсэн би хүргэж өгдөг очиж авдаг. Тийм тушаалцсан авартаач байсан. Ардын жүжигчин гавьяа жүжигчд юм ин өгнө аавна. Тэгээд юу яасан чи нэг өдөр ягмар наран маань гавьяат аваагүй байсан юм аа. Тэгээд нөгөө горголдын дуучин гэдэг нэг гоё жүжиг байсан да та нар мэдхүү. Их гоё жүжиг. Баатар найруулагч манай энэ одоо энэ баатар найруулагч хийсэн. Тэгээ яагаад ч бол 2 цаг өмнө очиод юмаа бэлдээ суучдаг. Би тэгэл сууж л идэг юмаа бэлдчихээ суугаал байсан. Тоглолт эхлээл яг тэр тайзныхаа цааталд очиод ингээл хараад байсан. Нэг юм дутуу байна. Тэгэл бүр ахиулаад нөгөө тавьсан юмаа ингээл хараад байсан чи телефон утсын тавиагүй. Хамгийн гол хэрэгцээтэй юм. Тэр генерал ярих гэж байгаа шүү дээ утсаар. Тэгэл би яана утсыг марч ирэхгүй гүйж ороод утсаа аваад байжсэн чинь манайхан чинь нохойн төгсөж ирсэн одоо энэ жаргал сайхан гавьяа дурнаа ингээл баахан хүүхдэд манайх нэг хэсэг нэг төгсөж ирсэн үе байлаа. Тэгсэн чинь Сүхэ гэдэг одоо энэ Куклийн театрт ирсэн сураг байна лээ. Тэгэд тэр хүүхд л орох гэж байгаа генералын хаврын тэгсэн чинь болох уу генералаа утас засчлаа гэд өнөө хүүхд минь авч орж миний нэг амийг аварч хүлээ. Тэрнээс хойш л дахин юм шалгадаг би бүр нэг жүжигчэнд нэг харандаа дутуу тавьж болохгүй би. Одоо нэг юм ширхэг юм байхад тэр хүн заавал тэрийг авч хэрэглэх ёстой бол тэрийг тавихгүй л тэр жүжигч хийх юм байхгүй болчихно. Тэгээ тэр хүнээ ч болол өөрөө ч эвгүй байдалд орно. Тийм учраас би бүх юмаа дахин шалгадаг. Ерөөсөө байна уу л гэж яваад байхын тэр өгснөө л гэж яваад байхын тэр улсуудад одоо юм ин. Бас нэг налайхад очиод 1.10 паян гэж жүжиг тоглож байсан. Яасан манай өвгөн бурхан болооч миний араас налайхад яваад очиж. Тэг яасан чи яагаад түрээ дээр үгээд хоёулаа яриад дэжсэн нөгөө дараагийн үзэгдэл дуусаад нөгөө үзэгдэл нь гарах болсон чинь юмаа тавьж чаддгүй. Тэгээ ардын жүжигчэнд амьд сурга яана амбай би үзэгдэл зассангүйс өө яах вэ амбай мурд нь гараад ярьчи гэж тэгсэн чинь байдгүй яг малахаас ирээл 2 хонжсэн чинь даргын тушаал уншаад би арга хэмжээ авахдаг байгаад тэгэл уйлал нөө амбада арга хэмжээ авчлаа штэ амбаа намайг одоо яхад чи алдсан бол авахулгаас уу чи яах вэ гэж хэлсэн.
Хүний амьдралд бол янз бүрийн тохиолдох юм даа. Ер нь бол сайн чим их байхыг, хэцүү хүнд юу ч их байхыг, тэр хүнд хэцүү үеүүдэд бол ер нь хамт олон л хүнийг авардаг юм байна лээ гэдгийг би бол биеэрээ үзсэн. Ингээд миний хааны маань 90 оны 7 сард цус харваад 98 оны 12 сард борхон болсон. Тэрнээс гадна миний нэг эмэгтэй дүү минь яагаад байгааг нь мэддэхгүй ерөөсөө 2 жил халуураад байсан. Ерөөсөө ямар ч арга байхгүй орчин ч явуулаад, хоош нь ч явуулаад, нөхөр нь авч яваал тэгэл манай их чинь хоёр л тал тийшээ яваал тэгээдээс ямар ч арга байхгүй. Тэгээд өнгөрөөд тэгээд миний хамгийн бага дүүсийн дээр маань дөрөв хүүхдийн би яарахгүй л одоо нөхөртэй хамт өсгөх, тэднийг хоолнд нь хүргэх үүрэг надад ноогдсон. Тэгээ миний дүү ч оюутан байхдаа энэ хамгийн том бандигаа гаргаж чад явсан. 14 хоногтой авч үлдсэн. Ээж минь байсан болохоор тухайн үед би 14 хоногтой хүүхдийг зоригтой авч үлдсэн байх л да. Тэгээ ээж минь байгаагүй байсан бол бас хэцүү үстэй эн чинь оюутан байсан. Тэр маань одоо энэ манай драмын театрт ажиллаж байгаа дуус шүүмний бат сайхан. Одоо тэгэл тэрнээс хойш хүүхдүүд нь яг вэ сайн сайхан явцгааж юм цөмөрөл дээд сургууль төгслөө. Одоо бүгд хамгийн бага нь л одоо амьдрал тусдаа гараагүй гэж байна. Бусд нь бол бүгд тусдаа гарсан. Тэгээд бага хүүхдийн энэ 5 дугаар сургуульд 10 дугаар анги төгсгсөн. Техникийн сургуульд орлоо. Техникийн сургуулаа төгслөө. Тэгээ одоо би яг 90 онд өвгөн маань цус харагч чагаал тэгээд дэрнээс хойш байж байгаа л 98 оны 12 биш 98 оны 3 сард өнгөрөөл. Тэгээд тэрнээс хойш л ганцаараа үлдэхтэй л би одоо энэ бат сайхны 2 хүүхдийг аваад өөр дээрээ авч үдээ дайнаа. Тэгээ энэ 2 минь надад хайны болол ингэж байж байгаа. Би анигаа бол өөрийнхөө ээжиг одоо санаж авдаг. Яагаад гэвэл одоо бид нарыг баг ээжээсөө гэж салж үлдэхэд бол биднийг миний одоо 2 эрэгтэй нэг эмэгтэй дүү байдаг. Тэгээд бид хэдийг бол өөрийн хүүхчиг өдий зэрэгтэй хүн болгож авч аваа. Үнэхээр одоо баярлаад хэлэхэд үгээр хэлэхэд бол хэцүү юм да. Тэгээд хүний төлөө гэсэн сэтгэлтэй шудраг зан чанартай юмд бол их хатуу шууд л хэлдэг. Өөрийгөө бол өстой харин бүр гаргуунд нь хайж чаддаг. Хүний төлөө бол бүх юмаа зориулна. Би анигийнхаа энэ их сэтгэлийн хариу бол эзэж төлж барахгүй юм шиг санагддаг. Тэгтэл ачийг хариулж явахын төлөө л одоо зүтгэж яваа гэж өөрийгөө боддог. Тэгээд анидаа маш их хайртай шүү гэж л